За монголчуудаа Бали цагаан сараа гаргаж байна гэж хэлдэг. Тэгээд амар тэнийг юм хийсэн за. Халуун оронд нөгөө дотроос айгүй их тийм шингэнээ алдж байгаа үед нөхөх зорилттой. Юу? Ста гоё Валентины болсон байна баярлаа. Cheers. Нар гараад ирсэн. Хүүн. Хороо юу яриад байгаа юм. Хоёр тас гэрээсээ хол цагаан сайд нэмэлээгүй. Сонирхол юм. Одоо нэг 2 цагаас нэг workshopтай тэрнтэйгээ явж байна. Нөрөө банан. Бассейнтэй тэг хүмүүс ингээ гоё суугаад байж идэг. Тэгээ ийшээ харангууд бас дахиад бассейнтэй. Тэгэл бассейнаас гадна хүүтэн ice bathтай, саунтай, фитнестэй, гадна талдаа бас жимтэй. Тэгээд студтэй, пиларис, йог, бясалгал, амьсгалын дасгал гэл иймэрхүү юмнууд ордог. Айгу олон хэсгүүдтэй. Тэгээд бит хоёр энэ газар айгу явахыг хүсчихсэн. Манай гэртээ айгу ойрхон. Алхвал нэг 15-аас 20 минут. Дугуйтай скутерээр явах юм бол нэг 3-аас 5 минут. Айгу ойрхон болохоор бит хоёр бас эндээ бүртгүүлье гэж бодсон. Тэгээд эндээ л ер нь бүх өдрийг одоо өнгөрүүлж ин дөө. 7 хоногт бараг 100-аад хичээлтэй. Тэр хичээлүүддээ бүртгүүлээл. Тэгэл ажиллаа гээл, бясалгал хийгээд айгу их бясалгал хийж байгаа энэ дэрснээс хойш. Тэгэл гоё нөө. Тэгээ энд ирэхээр хүмүүс бүр бүгд үнэхээр гоё бийтэй, бүр үнэхээр бахархмаар тий. Яаж өөрийнхөө биеийг ийм гоё мундаг хөгжүүлдэг байна гэж бодохоор гоё. Дан ганц фитнес биш. Шууд ингээд ийм wellness center байгаа байхгүй юу? Одоо тэнд бол манай йог, бясалгалын хичээлүүд тэгээ зарим өөрөө өөртөө ажиллах зорилттой тийм workshop-ууд ч юм уу тиймэрхүү юмнууд ордог. Ер нь оройдоо ингээд бид хоёр дууд бясалгал энд айгүй их ордог. 7 хоногт нэг 2-3 удаа болтیں۔ Тэгээ 2-3 удаа ороод яг нөгөө нэг гоё нар жаргах үеэр бясалгал хийдэг. Тэгээ тэр бүр амархэр гоё амраад өдөржингөө ажиллаж байгаа л тэгээл оройдоо гоё бясалгал хийгээл ингээл хүмүүс ер нь суугаал ер нь ихэнх нь л ажиллаа хийдэг. Ихэнх нь digital nomad онлайнаар ажиллаа хийдэг хүмүүс. Энэ ингээд ice bath тэгээ халуун jacuzzi бас байдаг. Тэгээ энэ болохоор саун. Тэгээ ийшээ хамаагүй харуулж чадахгүй нөө хүмүүс байгаа болохоор. Тэгээ тэнд бас одоо хүмүүс ажиллаагаа сууж ийн. Тэгээд энэ болохоор гаднах жим нь. Ер нь их амар хамаагүй харуулж чадахгүй нөө гэхдээ яг хальт харуулчих. За тэгээд энэ болохоор массажны спа. Янз бүрийн массажтай айгуу гоё. Өдөр болгон гэр тэгээд бизнесийнхаа гадаа ер нь бол ийм өргөл тавьдаг. Гаднах чимний хажууд нэг студ гэдэг том. Тэнд яг бас пилатес, йог бас ордог. За тэгээд эндээ бас дахиад jacuzziтэй. Тэгэл эндээ дахиад ер нь бол ажиллаа их хэсэгтэй. Хүмүүс ажиллаа гээл тэр дотор харагдаж байна. Тэгээд тэр доошоо бас дахиад саун, хүүтэн, ice bath, infrared sauna гэл ийм хэсэгтэй. Тэгээ энэ болохоор дотортлын жим нь. Хүмүүс туслая гээл байж байна. Тэгээд ийм хоолны газар таахгүй юу? Дараа хүмүүс зүгээр ирж болдог. Тэгээд
Одоо гадаад жишээ нь ийм амар их дугуйтай. Ер нь амар гадаад хүмүүс энд явдаг. Энийг тэгээд хэл таруулж ийм ажиллаа их хэсэгтэй. Тэг өнгөө ус мастай. Тэнд миний яар сууж шин. Одоо энэ дээр суугаад битээр ажиллаа өдөржингөө ер нь хийдэгтэй. Яараа. Бэлгүүний яараа. Hi guys. Өнөөдөр бол Валентины өдөр. Ихэнх өдрүүдэд би яг өглөө 8 9 гэж гараад шууд тасглаа хийгээл өдөржингөө сууж ажиллаа хийгээл оройн бяцлаглалын хичээл ч юм уу тиймэрхүү юмд суугаал тэгэл ер нь гэртээ ирж амраал нэг яг тиймэрхүү л өдрийн хэв маягтай явж гин. Тэгээд өнөөдөр хагас өдөр тэгээд Валентины өдөр болохоор бас арай жоохон тайван байж гин. Тэгээд өнөөдөр бас би нэг Валентиныг тохиолдуулаад бичлэгний санаа гаргаад тэгээд тэрийгээ би одоо бичих гээд сууж гин. Одоо ихэнх салалтын айгу том шалтгаан бол мөнгө байдаг гинэ. Ер нь хосоод би биентэйгээ мөнгөний талаар яаж зөв ярилцаж тохирох уу гэдэг талаараа нэг хэдэн ном уншаад тэгээд тэр номныхаа дүгнэлтийг хайрын баярыг тохиолдуулаад ярмаар санагдаад тэгээд тэрийг одоо бичих гээд сууж гин. Тэгээд амар тэнийг юм хийсэн заа. Миний Instagram-ыг дагдаг бол мэдэх хаа. Би хумсаа ингэж бодуулаад зурган дээр яг ингэж харагдчихсан байхгүй юу? Би тэгтээ дотроо төсөөлөхдөө энийг бүр амар гоё өөр харагдана гэж бодчихсон. Одоо ингээ холоос харангууд айгуу гоё тод харагдчихлаа юм л да ингээл. Тэгээд яг миний одоо энэ зураг шиг харуулсан зураг шиг ингээл гоё харагдаж байна. Тэгтээ би өнөөдөр одоо нэг 2 цагийн дараа бичлэг хийж дуусныхаа дараа очиж энэ хумсаа янзлуулах гэж байна. Яа гэвэл холоос ч юм уу те ингээ гой зурм мөргөн дээр ингээ харангууд ингээ те Балид амьдарч байгаа энэ үед маань ингээ тохирох бодолт юм шиг хэрнээ. Яг би ингээ харах болгондоо ингээ энэ би биш юм байна гэж бодоод байгаа байхгүй юу? Builder gel-тэй болохоор илүү ингээ жоохон бөмбөлгөөд тэгэж бодуулахад 65 мянга болсон байхгүй юу? Тэгээд зүгээр энийг арилгаад угаасаа энэ доор нь builder gel байгаа юм чинь тэрийг нь бүрэн арилахгүйгээр зүгээр энгийн гэлэн бодолт хийлгий гэвэл 17 мянган төгрөг гэсэн. Тэгэхээр би тэрийг очиж одоо хийлгэх гэж байна. Бид хоёр ер нь бол Валентиныг нэг тэмдэглэдэггүй. Тэгээ бид хоёрын ой угаасаа Валентины дараахан байдаг. Гэхдээ мэдгүй одоо ингээд үерхий гэж асуусан өдөр, надтай гэрлээч гэж асуусан өдөр, бэр гойсон өдөр гэж бид хоёр ингээд 3 ойтой болчих жоохгүй юу. Тэгээд одоо яг алийг тэмдэглэх хэвээр тэгэхээр амар олон ингээд тэмдэглэх өдрүүдтэй болоод идэм лээ. Зарим үед бид хоёр ингээд мартцсан сууж идэг. Бид хоёр угаасаа яг жилд нэг шинэ жил биенийхээ төрсөн өдрөөр л ер нь нэлээд тэмдэглэдэг. Тэрнээс ш бусдаар бол нэг тэгж баяр болгоныг тэмдэглээд байдаг юм аа. Бараг яг 3-7 дараа Монгол руу буцна. Тэгээд гоё санагдчихээн. Гэхдээ бас career break авах гээд ажилласаа гарсан шүү дээ. Тэгээд ер нь болчлоо. Ажилласаа гарснаас хойш айгүй гоё удааширч сурлаа. Тэгэх одоо боломжинч байсанд айгүй талархаж байна. Тэгээд айгүй бас гоё 7 сар өнгөрж байна. 7-8 сар бараг. За 7 яг 3 сар очиход бол яг 7 сар болох юм байна ажилласаа гараад. Мэдээж би дараагийнхаа ямиг одоо бодож ихэлсэн. Тэгээд тэрийг очиж нөлөөлнө. Эрчимтэйгээр хийн. Бараг одоо 10 жилийн турш яг өөрөө тодорхой хэмжээнд хөдөлмөрлөөд өөрийнхөө мөнгийг олоод явж исэн болохоор одоо буцаад ер нь Монголд очиж тууртан буцаад тийм хэв маягтай ормоор байгаа. Одоо ингээд бодоод үзэнгүүт бид хоёр хүүхэдтэй болохоос өмнө айгүй их хийш тийшээ хамтдаа аялаад хоёулахнаа бас байх хугацаа маань айгүй гоё байгаад тэгээд одоо ингээд жишээ нь Таиландд ингээд Балид ингээд хэдэн сар амьдрал тэр боломж байгаад
яг өдөр болгон л амар талах чинь. Тэгээд ер нь тэгэл яг иймэрхүү хойлохнаа байна гэж бодлоо штэ буцаад. Яг нэг хэсэг хугацаанд байж болох юм а гэхэд яг толгоон дотор байнга бодогдсон штэ. Тэгэл одоо яг хойлохнаа байгаа дээрээ яг би биенээсээ өөр бодох юм хүн байхгүй. Ийм үедээ хойлохнаа айгуу гоё иймэрхүү юм цаг заваа зарцуулаад ингэж явж байгаад амар талархаж байна. Би өнөөдөр өсөө бүр амар гоё янзлчих юм. Би ойрд ингээд миний өсний хийм гарчлаа гэд ингээд санаа зовдсон байхгүй юу. Өсөө угаагаал хатаах болгонд ингээд юм жоохон шалж яагаад байсан. Тэгс чи өнөөдөр би бүр амар гоё зусчих юм. Би яг норгочоол яг бараг хатах бол яг угаасныхаа дараа хаттал нь би бүр ингээд байнга ингээл гэсэн байхгүй юу. Бүр ингээл жижигээр нагаал ингээл тэгсэн чи бүр амар гоё хатчихлаа. Би бүр инээс жижигэн бүр гоё том тийм ард зурагстай болмоор. Тэрнээс гадна бас манай ээжийн төрсөн өдөр маргааш болж байгаа. Тэгээд манай ээж одоо 20 хэд гэдэг тийм байсан бол бас тий 52 хүрж байна. Төрсөн өдрөөр нь байнга сүүлийн хэдэн жил байсан болохоор одоо байхгүй хахаар бас сонирн байна. Тэгээд ээж аваагаа бас жоохон санаж байна. Энэ хомсаа эндээ ингээд үлдээгээд тэгээ утгагүй засвалгаараа харуулъя заа. Би хомсоо бодуулчлаа. Хомсоо бодуулаад суужсэн чинь хөөрхөн Валентины цэцэг авсан. Хэрвээ Балид ирвэл энийг авч угаарай. Энэ lychee flavorтэй. Энэ тэгээд айгүй олон төрлийн амт байдаг. Тэгээ нөгөө халуун оронд нөгөө дотроос айгүй их тийм шингэнээ алдж байгаа үед нөхөх зорилттой. Татлаа яриад байгаа чи. Юу? Даач нөгөөний дотоод халууныг гадагшлуулдаг юм да. Аа. Шингэнээ алдж байгаа үед нөхөх зорилттой. Бадак гэдэг юм да. Ингээд газгүй зүгээр л Энэ ямар амар том цэцэг вэ? Болин нэг тийм омакасаа хийж үзгээрэй. Хөө. Тийм омакасаа хийсэн. Okay, we can try. Ийм олон фар огн байгаа тий. Ийм фар, энэ нэг фар, Fiction. энд нэг фар. Тэнд ингээд 2 фар, 3 фар. Тэг хэрэглэхгүй бах уу гэж бодсон юм. Ус хийчихвэл яад юм аа гэж бодсон. Ийм зонтог авлаа. Амар том. Coconuts. La Brisa гэд Beach Club-ны хажууд нэг ийм маркет юм байна. Center Changu гэд. Тэг яг хөө ер нь л бүх дэлгүүр нь бараг яг адилхан юм үсттэй. Гэхдээ амар олон ийм сонголтуудтай. Тэг нэлээ ярьж хаагилддаг ийм маркет. Жуулч зүгээр. Хүмүүс нэг гоё штэ. Ер нь л иймэрхүү эсгүүд айгүй ихтэй. Зам нь ер нь хүн алхахад айгүй тохиромжгүй. Тэгээд ийм их нохоонууд айгүй их байдаг. Ер нь Пхукет Балигаар орсууд айгүй их байдаг болсон байлээ. Далаа. Айгүй хүнтэй. Аманд амар их давс хамтагдчихж шít. Хойлоо яшаа суугаад идчихье. Хоёр жоохон суугаад. Энэ ч хөөрхөн.
Зармгийн газар ээ. That looks so Wow. good. I think it's the best gelato I've ever had. Wow. Thank you. Thank you. Thank you so much. Tiramisu. Wow. Ямар гоё байгаад. Ямар гоё зарим гэдэл болоод байна. Өстой гоё Валентины болсон байна. Баярлалаа. Оо. Cheers. Тэгвэл ингээд суши хийхээр амар их мисо амар их начи юу лээ васаби. Wasabi. Тэгээ бүтэнсээ өдөр хичээлдээ орж ирчээд гоё мэдчих нар гараад ирсэн. Айгу халуун байгаад тэгээд бодог айгу амархан ингээд урсаадсан болохоор би сормоос хэлэхээр болоод яг үндэ энд ингээд ирж байгаа гадаад хүмүүс ч гэсэн ингээд хэлж байгаа байхгүй. Балын гоо сайхны юм тест амар хямдхан ингээл тэнгүүд яг үндэ Монголтой бараг ялгаагүй Монголоос бараг үндэ байгаа аниме лашс хэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь угаасаа тэднэрт хамгийн бага хэмжээ нь 13 гэсэн. Тэгээд ийм урт. Тэгтээ яг хуу ээжд хэлсэн чинь ээж амар гоё хэлсэн л дээ. Тэгтээ манай ээж ч угаасаа намайг айгу тийм гоё явуулах дуртай. Чи ийм гоё том нарийнхан цаграг зүү ингэж хувцас л сормоосаа ингэж гоё дэрвэл гэж хийлэг мэлэг гэл тэгж хэлдэг. Ээж бас цөөхөн баха. Хүмүүст бол таалагдаад байгаа яг боддоор харангуй. Тэгээ би өөрийгөө хаяа ингэ харангуйд ингэ цочоод ямар амар сормостой болсон юм бэ гэж. За тэгээд яг одоо би гялс бэлэн болоод тэгээд Японд хамт сурдаг байсан Индонез найз маань Балид ирсэн байна. Тэгээд бид хоёр Балид хамт уулзах гад хамт орон хоол идэх гээд явж гин. Тэгээ би сая жимнээсээ ирээд сая шинэ бичлэгээ бас оруулаад schedule хийсэн. Тэгээд одоо маш бас битүүн болох чинь. Тэгээд бид хоёр ашгүй жигнүр олцсон. Тэгээд жигнүрээрээ гоё бууз хийж идээ. Тэгээд сайхан битүүлээд шинэ нэгнээ сайхан ингээд тэмдэглэнэ. Тэгээд ямар ч гэсэн би бэлэн болоод тэгээд найз руу явлаа. Тэгээ байкнд сууж эхлээд би ингээд нэг сар би Балид байкнд ерөөс суугаагүй айгаадсан байхгүй. Тэгээ одоо би ерөөс айхаа болцсон бүр амар гоё санагдаад байдаг болсон за. Corn fritters. Oh, I could try that. I like that. Тэр одоо тавгийн Чи өөрөө ярих. Юу гэж хэлэхэлээ? Ха? Тавын идэгээ. За монголчуудаа Бали цагаан сараа гаргаж байна гэж хэлдэг. одоо тавгийн идэгээ засч хөөх. Уг нь хэвийн бав шарж хийж үзье гэж бодож ирсэн. Тэгтээ яшиг шиг. Надад чинь би одоо хизээ идэж болох уу? Шинийн 3. Юу? Бодлоо. Нэр. Надад чинь шоргоолсон бүгдэр ингэ бутаад аваа явцсан байх хоо маргааш. Хитэ хийх гэж байгаа. Наа. 3 байхад л болох юм шүү. 6-г, 5-г. 5-г засчихгүй. 5-г засчихгүй. 7 байх шүү дээ. Би нэг идэж болох уу? Гэхдээ 7 ингээд дээр 8. Хүүн. 3 юу яриад байгаа юм. Сондгоогоо тоогоор хийдэж штий. Аа? Сондгоо тоогоор хийдэж штий. Ингээд жишээ. Сондоо тоорцсон юм. Тийм. За өөртөө хийж идгийг харуулъя. За мэ. За. За бид хоёрын 5-гийн идэ. Хоёр тас гэрээсээ хол цагаан сар тэнэлээгөө. Сонирхол юм. Papaya, dragon fruit, Tropical цагаан сар. төмсний салаад, бууз, банш. Энэ зүгээр бэлэн бууз.
Маргааш чинхэн бууз. Бэрээс. Тэгээ сүдэ зааж байна. Яхан битүүлээрээ. Тэр одоо нар мандахыг харах гад. Анх удаа ийм өхөрнүү тарлаа. Ээжээ. Хөчнөд нь өстө гоё юм шүү дээ. Энэ lemongrass. Яа, битүүний гэнэ. Шинэ нэгний ширээ. Бот. Манай энэ явдаг жимд болохоор нэг 2-7 хоног тутамдаа нэг удаа кино үзүүлдэг. Тэгээд бид хоёр өнөөдрийнхөө ажлыг хийж дуусчаад би өнөөдөр 2 цагаас нэг бүжгийн хичээл авсан. Тэгээд одоо болохоор Crazy Rich Asians гэдэг кино үзгээд хийж байна.